үндэсний статистикийн хороноос 2015 оны эхний 6 сарын нийгмийн эдийн засгийн зарим үзүүлэлтийг танилцуулсан байгаа. Тэгэхээр энэ оны эхний хагас жилийн байдлаар жилийн инфляц бол 7.3% гарсан байна. Энэ нь 2011 оноос хойш хамгийн доод утга болж байна. Харин хэрэглээний үнийн индексийг оны эхнээс тооцох юм бол 3.2% өссөн байгаа. Өмнөх жилийн эхний хагаст оны эхнээс тооцсон инфляц 6.7% өсөлттэй байсантай харьцуулахад инфляцийн урт харьцангуй саарсан байна. Сарын инфляцийн хувьд ч бас өсөлтийн хурд нь сарын өсөлт нь 1 пунктээс хэтэрхүү байгааг үндэсний статистикийн орон онцолж байгаа. Инфляцийн үзүүлэлтийг өмнөх сартай нь харьцуулахад 1.1%-аар буурсан байна. Орхон аймагт инфляц хамгийн сайн буурсан бол Говьтай аймагт хамгийн өндөр байжээ. Нийт 21 аймагаас 7-ийнх нь сарын инфляц улсын дунджаас өндөр байгаа болохыг үндэсний статистикийн орон мэдээлээ. Инфляцийг нөлөөлсөн гол хүчин зүйлсийн талаар үндэсний статистикийн орооны нэгдсэн бодлого хамтын ажиллагааны газрын даргын байр суурийг одоо хүргье. Эхнийх нь болохоор махан бүтээгдэхүүнийг тойрсон үнийн бууралттай холбож тайлбарлаж болно. Хоёр дахь бас шалтгаан нь болохоор төгрөгийн гадаад валюттай харьцаж байгаа ханшны өөрчлөлт инфляцид нөлөөлж байгаа. Тэр нөлөө бол 2013 оны сүүлийн хэсэг болоод 2014 оны эхний үеэр нөлөөлж ирсэн шиг тийм нөлөө бол харьцангуй харагдахгүй байна. Ханшны өөрчлөлт инфляцид нөлөөлж байгаа тэр сувг бол хүнсний гэхээсээ илүүтэйгээр гаднаас оруулж ирдэг хүнсний бус бараа тухайлах юм бол хувцас гутлаар илүү түлхэж орж иж нөлөөлдөг байсан. Тэгэхээр энэ өсөлтийн нөлөөгийн ингээд харьцаагаар нь харахад тэр нөлөө бол харьцангуй бага байгаа юм байна шүү гэдэг ийм бас дохио энэ үзүүлэлтийг бас харуулж байна гэж хэлж болохоор байна. Статистикийн байгууллагаас энэ оны 6 дугаар сарын байдлаар нийгмийн эдийн засгийн үзүүлэлтүүдийн зарим нэг үзүүлэлтийг танилцуулсан онцлоход бүртгэлтэй ажил хэрэгтийн тоо энэ оны эхний хагаст 32.7 мянгад хүрсэн жилийн бүрийн мөн үетэй харьцуулахад сүүлийн 7 жилийн хамгийн бага үзүүлэлт болж байна. Мөн тайлант хугацаанд нэгдсэн засгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 534.9 тэрбум төгрөгийн алдартай гарсан байна. Үүнийг жилийн өмнөхтэй харьцуулахад төсвийн алдагдал 2.2 дахин нэмэгдсэн байгаа. Үүнд нэгдсэн засгийн зарлагын хэмжээ 205 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, орлого нь 89.2 тэрбум төгрөгөөр буурсан нөлөөлсөн байна. Хөдөө аж ахуйн салбарын зарим нэг үзүүлэлтүүд анхаарлаа хандуулахад 18.6 сая мал төл боожиж байгаа. Ингэснээр оны эцэст Монгол улс 70 орчим сая толгой малтай болох төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Харин улсын хэмжээнд нийт дутагдал эвсгийн тал орчим хувь нь гангачтай байгаа учраас бэлтгэх махны хэмжээг нэмэгдүүлэхийг засгийн газраас даалгаад байна.